State Police Boston recorded emergency 510. My wife's been shot. I've been shot. Where is this, sir? I have no idea. I'm off. I'm just coming from Tremont, Brigham and Women's Hospital. Okay, has your wife been shot as well? Yes. In the head. In the head? Yeah, Tremont Street. Tremont Street? Girls subscribe тавьчаарай. Баярлалаа. 1989 оны 10 дугаар сарын 23-ны орой. Массачусетс муж Бостон хот. Яаралтай тусламжийн 911 дугаард дээрх дуудлага ирж тусламж хүссэн бичлэгийг та сая сонслоо. Тухайн үед гар утас түгээмэл дэлгэрээгүй байсан хэдий ч зарим төрлийн машин суурин утас шиг утастай байсан бөгөөд уг дуудлагыг Чак хочтой Чарлз Стюарт машиныхаа утсаар хийж байлаа. Тэрээр өөрийнхөө яг хаана байгаа байршлыг хэлж чадахгүй байсан бөгөөд 911-ийн тусламж байршлыг нь тогтоож олж очих гэж баггүй хугацаа алдаж байгаа бодит яриаг та бичлэгийн эхэнд үзсэн билээ. Чак өөрөө буудуулж цус алдаж байсан учраас сүүлдээ ухаан алдаж 2 км урттай Тремонт гэдэг гудамжны нэр хэлээд таг болсон тул 911-ийн тусламжийнхан түүний байгаа газрыг олж очихын тулд таслаагүй байсан утасныхан цаана гарч байгаа өөрсдийнхөө түргэний болон цагдаагийн машины дохиогоо ээлжлэн дуурган уг чимээгээр баримжаалж олж очиж чадсан юм. Negative. Negative on the sirens. Route 21, your siren's on. No siren there. No, we're not getting anything now. Bravo 21, shut off your siren. Bravo K1, sound your siren. Not yet, no siren. Bravo K1, shut off your siren. Bravo 14, sound your siren. I think it was like the fourth or fifth car that we did hear the siren. You're right there, right on top of them. We hear the siren, loud, real loud, right there. St. Alphonse. Ийхүү тусламж дуудснаас хойш 30 гаруй минутын дараа Чакийг эхнэрийнхээ хамт машин дотроо ухаангүй байхад нь олцгоожээ. I got out of the ambulance, grabbed some equipment, made my way over to the driver's side of the car, which was closest to me. My partner Dan went around to the other side to attend to the woman. Чакийн эхнэр Кэролыг хамгийн ойрхоноор нь дөнгөж цаг хүрэхгүй хугацааны өмнө жирэмсний үзлэгтээ орсон эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хүргэсэн боловч харамсалтай нь Кэролийн амийг аварч чадаагүй юм. 7 сартай хэвлэдэх хүүхдийг нь эхийг нь нас барахаас өмнө хагалгаа хийж гаргаж авсан байна. Харин Чакийг Бостны эмнэлэгт хүргэн яаралтай хагалгаа хийснээр амь насыг нь аварч чаджээ. Яг энэ үеэр 911-ийн тусламж нэртэй газар дээрээс нь бодит байдлыг сурвалжлан хүргэдэг телевизийн багийнхан ажиллаж таарсан бөгөөд бүх нөхцөл байдлыг бичиж авч маргааш нь энэ хэргийн талаар олон нийтэд цацсан юм. 1980-ад оны сүүлээр Бостон хотод гэмт хэргийн гаралт нэмэгдэж дээрэм бие биенийгээ буудсан хэрэг өсөлттэй байсан хэдий ч жирэмсэн эмэгтэйг толгой руу нь буудаж хөнөөсөн дээрмийн хэрэг гэдэг нь хүмүүсийн жигшил зэвүүцлийг маш ихээр хүргэж хот даяараа бухимдалд автаж байсан бөгөөд талигаач Кэролийн оршуулах ёслол дээр 1000 гаруй хүн хүрэлцэн ирсэн байдаг. Эдгээр хүмүүс дотор хотын дарга, цагдаагийн газрын даргаас эхлээд маш олон ажил мэргэжлийн хүмүүс эмгэнэл илэрхийлэхээр ирцгээсэн байлаа. Харин Чак биеийн байдлаас болоод эхнэрийнхээ оршуулах ёслолд оролцож чадаагүй. Мөн хийсвэр хийлгэн гарсан 7 сартай хүүхэд нь оршуулах ёслолын дараа тун удалгүй ээжийнхээ араас үүр доджээ. За тэгвэл яг юу тохиолдоод ийм харамсалтай, аимшигтай хэрэг гарчих вэ? Хэн үүнийг үйлдэв? Хот даяараа энэ асуултыг нэхэж байлаа. Чакийн мэдүүлгээр эхнэрээ ээлжид эмчийн үзлэгт оруулаад эмэгтэйчүүдийн эмнэлгээс яваад удалгүй гэрлэн дохиондор зогсох үед нь 30 хүртэлх насны хар арьстай эрэгтэй машинд нь үсэрч орж ирээд Кэролийн төрөвж, эмэг, бөгж, зүйлтийг дээрэмдэн дараа нь Чак руу харснаа. Чи цагдаа байна гэж уурлан
7 сартаа жирэмсэн эхнэрийнхэн толгой руу, дараа нь Чакийн гиз рүү хажуу талаас нь буудаад шууд өөрийнхөө хар машинд суугаад зүгтжээ. Энэ мэдүүлэг нь маргааш өглөөнөөс эхлэн сонин сэтгүүл телевизээр цацагдсанаар удалгүй Бостон хотыг 2 хуваагдахад хүргэсэн юм. Америкийн үлгэр жишээ болсон залуу гэр бүлийг хар хайрст дээрэмчин буудаж хороолоо. Зул сарын баяраар төрөх гэж байсан хүүхдийнх нь хамтаар хүйс тэмтэрсэн дээрмийн аллаг гарлаа. Цагаан хүмүүсийг хар хүмүүс түүгэж байна гэх утга агуулга бүхий расизм ханхалсан сенсац тарьж борлуулалтаа нэмэх гэсэн сонины нийтлэлүүд хэргийг улам бүр уймуулж дэврэгэж байлаа. Хэрэг ингэж өндөр авсан тул цагдаа нар тухайн үед байсан Stop and Frisk гэдэг дүрмийг ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь хэрв аюултай гэмт хэрэгтэн байх магадлалтай гэж үзсэн тохиолдолд ямар нэгэн шүүхийн захирамжгүйгээр хэнийг ч шууд зогсоож нэгжих, баривчлах эрх цагдаа нарт үйлчлэх юм. To be as aggressive as they ever have been before. Boston police are looking for one black male in connection. One of the most intense police manhunts in the city's history. Searching anyone who looks like a gang member or drug dealer, largely in the black neighborhoods. Годомжинд явж байгаа бараг бүх хар арьс залуучуудыг цагдаа нар учир утгагүй бөөнөөр нь шалгаж, нэгжиж, эсэргүүцсэн, зүгтсэн болгоныг хүч хэрэглэн баривчилж эхэлсэн ба хар арьс дэргэд гадуур гарахаас ч имээдэг болтлоо энэ байдал туйлширсан байдаг. Бүр нэгжлэг хийж байгаа нэрээр бүх хувцас дотор хувцсыг нь хүртэл тайлуулж нэгдсэн тохиолдлууд гарч байсан нь хүчирхийллийн нэг хэлбэр билээ. Цагдаагийнхан цаашлаад Африк, Америк гаралтай иргэдийн оршин суудаг хорооллоор явж шууд дурын хаалгыг хүчээр онгойлгож орон гэрлүүн нэвтрэн нэгжлэг хийх, байцаалт авах байдал нэмэгдсэн нь хотыг арьс өнгөний хувьд хагаралд автуулж Бостон хотыг Америк улсын анхаарлын төвд оруулсан юм. Цагдаагийн энэ босромог үйл ажиллагааны явцад 600 гаруй өнгөт арьстай айлууд руу гинтийн шалгалт хийж нэвтэрсэн тоо байдаг. Үүнээс гадна маш олон хотуудад дээрх байдалд игдүүцэж бухимдсан Афро-Америк буюу Америкийн нэгдсэн улсын өнгөт арьсд иргэд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Anger is too mild a word for what these black community leaders expressed today. This time, however, the night riding was not the action of white-robed bigots, but instead the actions of a mayor, Mayor Raymond Flynn, who so quickly jumped to conclusions. Энэ их туйлшрлын дүнд хоёр хар арьс залууг сэжигтнээр тооцож баривчлан шоронд түр хорьсон бөгөөд шоронд байх хугацаанд нь тэр хоёрыг төрөх төгсөн жирэмсэн эмэгтэйг буудаж хороосонд нь жигшин зэвүүцсэн хоригдлууд байнга дарамтлан зодож дэглэх шоронгийн хамгаалагч ажилчид бас нэмж дарамтлан хоол өгөхгүй байх шалтгаангүйгээр шийтгэх хоол руу нулимах гээд олон төрлөөр уур бухимдлаа илэрхийлж байсан байдаг. Гэвч ямар ч баримт олж чадаагүй тул энэ хоёр сэжигтнийг тавьж явуулсан юм. Энэ учир утгагүй баривчилгаа нийт 4 сар үргэлжилсэн байна. Boston proves that we can take the streets back of our country. Бостон хот Америкийн нэгдсэн улс тэр даяараа Чакийн гэр бүл тохиолдсон аимшигтай хэргийн эзнийг олохыг шаардаж байсан тул Бостны цагдаагийн газраас ахин нэгэн хар арьс дэрийг баривчлан бараг хүчээр ял тулгаж байх үед маш гинтийн санаанд оромгүй зүйл болсноор энэ хэргийн зангилаа тайлагдаж харгас гэмт хэрэгтнийг хинбэ гэдгийг мэдэж авцгаав. Чакийн дүү Матью гинэд цагдаагийн газар очиж санаанд багтамгүй мэдээлэл өгснөөр энэ хэрэг 180 хэм иргсэн гэж хэлж болно. Матью хэлэхдээ ах надад нэг ажил туславал 10,000 Америк доллар өгье гэсэн тул зөвшөөрсөн юм а. Миний хийх ёстой ажил бол аллаг болсон тухайн өдрийн тухайн цагт бэр ихч Кэролын үзлэгт ордог эмэгтэйчүүдийн эмнэлгээс холгүй газар ахтайгаа уулзаж өгсөн зүйлийг нь авч яваад том гол руу хаях байсан бөгөөд хэлсэн цагт нь очиж ах Чакийнхаа өгсөн ууттай зүйлийг авч яваад голд хайсан гэдгээ хэлжээ. Уг хайсан уутан дотор бэр ихчийнхэн цүнх, эмэг бөгж, зүйлт. Үүнээс гадна Мэтьюгийн огт мэдээгүй нэг зүйл болох гар буу байсан юм. Нэг ёсондоо тэнд ямар ч хар арьстан дээрэмчин байгаагүй гэсэн үг. Чак хожид Чарлз Стюарт эхнэрээ хөнөөж хэрэгээ болзааруулах үүднээс өөрийгөө буудаж хэргийн баримт болох гар буу болон босод зүйлсийг дүүдээ өгч устгуулсан нь тэр байж. Чак 911 рүү залгаж хаана байгаагаа
тодорхой хэлэхгүй цус алдаж байгаагаас хариулт өгч чадахгүй мэт жүжиглэж байсан нь албаар цаг алдуулж эхнэрээ гүйцэд нас барахыг хүлээж байсан нь үнэхээр аимшигтай. Түүний дүү Мэтью хэлэхдээ маш олон ямар ч буруугүй энгийн олон зуун залуучууд баригдаж хоригдсон асуудал хэд томорсон учраас үнэхээр дуугүй байж твцсэнгүй гэдгээ цагдаа нарт нэмж хэлсэн байна. Ингээ цагдаа нар Чакийг баривчлахаар хайцгаав. Тун удалгүй Бостон хотын Мистик гэх том гол дээрх Тобин нэртэй гүүрэн дээрээс Чакийн эхнэрийнхээ амь насны даатгалын буцаалт мөнгөөр авсан шин загварын үнэтэй машиныг эзэнгүй орхисон байгааг олжээ. Түүний машин дотор амиа хорлож байгаагаа хэлсэн зурвас байв. Зурвас дээр альва ямар ч зэмлэл намайг гисгэх болно гэж бичээтэй байжээ. Цагдаагийн ирэл шумбагч хайгчдаар солигдсон үргэлжилж гүүрнээс холгүй Мистик голын ёроолоос Чакийн биеийг олсон юм. Дүүгээ цагдаа дээр оцсныг мэдсэн Чак сонголтоо хийж 42 метрийн өндөр гүүрнээс гол руу үсрэн амиа хорлсон нь энэ байжээ. Мөрдөгчид Чак, Кэрол хоёрын амьдралын сүүлийн жилүүдийг судлаад Чак нь гэр бүлийн гадуур харилцаатай эхнэрээсээ салах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл жирэмсэн болсныг нь сонсоод үр хөндүүлэхийг ятгсан ч Кэрол зөвшөөрөөгүй байна. Тэр хоёр амь насны даатгалтай байсан ба хэрв Кэрол амь насаа цаг бусаар алдсан тохиолдолд хагас сая доллар авах гэрээтэй байсан нь Чакийн шунлын чөтгөрийг сэрээж зүгээр л салаад мөр мөрөө хөөхийн оронд хүний санаанд багтамгүй аимшигтай хэргийг хийхээр төлөвлөжээ. Уг нь Чак баячууд үйлчлүүлдэг үнэтэй өслөг эдлийн дэлгүүрт менежер хийдэг. Жилийн $100,000 орлоготой. Энэ нь өндөр орлоготойд тооцогдно. Талигач эхнэр Кэрол нь санхүүч хийдэг, бас л дунджаас дээш орлоготой. Тэр хоёр санхүүгийн хувьд хангалттай амьдралтай гэр бүл байсан юм. Гэвч хүний шунлаа гэж. Тэгвэл энэ бүх хэргийг илчилсэн дүү Мэтьюг ахынхаа хам хэрэгтэн гэж яллах дүгнэлт гарсныг эсэргүүцэж ах надад эхнэрийнхээ үнэт эдлэлийг дээрэмдүүлчлээ гэд даатгалаас мөнгө авах гэж байгаа юм аа гэж хэлсэн. Дуудсан газар нь очиход ах гол руу хаяараа гэж хэлээд машиныхаа цонхоор уудтай зүйл шидчихэд яваад өгсөн. Шүн байсан тул бэр ихчийг буудуулсан байсан гэдгийг огт мэдээгүй. Телевизээр мэдээ хараад л Кэролыг буудуулж нас барсныг олж мэдсэн зэргээр мэдүүлж ялаа хөнгөрүүлж чадсан ба мэдээлэл нуун дарагдуулсан гэдэг зүйл ангиар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Мэтью ялаа дуусгаж шоронгоос гараад нээх удалгүй хар тамхи дооц хэтрүүлэн хэрэглэж нас баржээ. Мэдээж энэ хэргийн дам хохирогч болсон олон өнгөт арьс дэрэгдээс Бостон хотын дарга, цагдаагийн дарга нар уучлалт ирж буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч ямар нэгэн хариуцлага хүлээх албан тушаалаасаа огцрох асуудал үүсээгүй юм. Харин энэ хэргийн ганц гэгээтэй хэсэг нь талигаач Кэролын аав ээж охиныхоо нэр дээр боловсролын сан байгуулж гэмт хэрэгтнийг барих нэрээр цагдаа нарын олноор нь хомроглон баривчилж нэгжлэг хийж байсан Афро-Америк гаралтай иргэдийн оршин суудаг дүүргийн ахлах сургуулийг амжилттай төгсөгчдөд ихтэй сургуульд ороход нь тэтгэлэг олгодог болжээ. Уг сан нь анх үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 220 оюутанд $1.2 сая тэтгэлэг олгоод байгаа юм байна. Кэролын ээж аав энэ гайхалтай нүдэ олсон үйл хэрэгээрээ олигтойхон ч уучлалт гуйгаад нөхөн төлбөр олгож чадаагүй Бостон хотын захиргаанаас ч илүү ажиллаж охиныхоо нэрийг жил бүр сайн сайхнаар дуусгаж чадаж байгаа нь бахархмаар. Бүхэлдээ энэ хэрэг үнэхээр санаанд багтамгүй аимшигтай. Яаж хүний санаанд жирэмсэн эхнэрээ хорох сэтэл орж ирдэг байна. Зүгээр л салаад явчих болдоггүй. Яасан хэцүү шунал вэ? Хэрв дүү Мэтью нь энэ хэргийг илчлээгүй тас нуугаад өнгөрсөн бол юу болох байсан бол? Чак мо алуурчин амьд мэд дээр нь дансанда хагас сая доллартай юу хийж явж байх байсан бол?
та санал бодлоо комент хэсэгт үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Үзсэн бүх үзэгчдийг subscribe товчийг дарсан гэдэгт итгэж байна. Бүгдд нь баярлалаа. Тийм комент үлдээж лайк дарах нь бас нэг төрлийн дэмжлэг болдог шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.